Okay. манай одоо Монгол уугийн бодлого баатан сүр хасах бо хөвсөг. Hello. Бэцээр өдөрөө гэж нээд авдаг заа. Аа Монгол уугийн заа. Хотон хүч юм байна. Хаваатай. Хамаа заа гэж өмнө говь аим. Өмнө дүү. Солонгоо. тэргүүн утга. Манай залуучуудын удирдагч. Оюун тул. Одоо юу? Nice to meet you. Pleasure. Монгол уугийн зайрын харан гэрэл өөр хангаа Монгол уугийн утга цэнцүр. Аймаг хөвсгөлтэй. Энэ одоо энэ эсрэг энэ хүний одоо урайхаа гэдэг Монголын алдартай. Яруу найр нийгмийн төр Таранхын доктор. That's amazing. Oh wow. Of course, because we had a poetry thing together. Yeah. Right? Yeah. Oh my goodness, that's sweet. Монгол уугийн утга батчим гэх юм. Манай гараад одоо тийм. Батроо. My name is Оригдээс. Nice to meet you. Singer and music. Hello. Тэгээ бөөн заавал манай ардаа төвшөөтэй гэдэг. Хоёр төвшөө гэдэг. Wow. Fantastic. Honored. Wow. Good morning. Одоо сүү амсаад тэгээд нэрэнгөр яваад идэ хүртээ. Oh, thank you. With the oh my goodness, thank you. I mean.
어제 토적 모노생 가이드생 맡았다 그랬다. 근데 어떤 에스니 어떤 생산의 어떤 들이 도착한 사람 도는 상담 너희들이 아시는 세계 어떤 상업적 아이디어 단계다. 저를 도착한 단계다. 오늘 시간에 거의 도와서 그렇지. 그게 어떤 닥쳐는 한 소득 되게 있지. I know, I'm impressed. Это monde таме клиник соосах Монголд соосах Майкл Кричинский. Это monde зочтой энд байгаа албаны төлөөж өчтөө. Юуны Монголын сайхан оронд төрийнхээ ярьж болон томилогдож албан гүрэг өгөөсгөн амьдралынхаа алтан цаг хугацааг зориулж яваа танд Монголын өвөрмөц соёлын үеийг тээж яваа улаан нарынхаа нэрийн өмнөөс болон хувьяасаа ажлыг хамжилт хүсье. Монголын минь одоо нүүлийн соёлын иргэншлийн тасархаа болсон бидний энэ бяцхан өрөөнд сошилж хүндэтгэл үзүүлж хүрэлцэн танилцж байгаа нэн таатай байна. Энд хүрэлцэн хийсэн таа хүн бол одоо бидэнд одоо үзүүлж байгаа хүн хүндэтгэл гэж хүлээж авч байна. Энийг Америкийн нэгдсэн улсаас Монгол улс суух элчин сайдаар томилогдсныг сонсоод таны одоо намтар түүхтэй бас танилцж байсан. Тэгэхээр НАТОгийн асуудал хариуцсан одоо ажиллаж байсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан зэрэг энэ одоо асуудал бол миний хувьд бас ажил төстэй зүйл байна. Яг тэгэхээр би бол бас зэвсэг төвчний салбар одоо 10 гаруй жил ажилласан. Зэвсэг төвчний хурандаас болтой. Миний одоо олон жил бас үндэсний аюулгүй байдлын салбарт зориулагдсан. Энэ олон одоо ижил төстэй байдал ялангуяа Монгол улсын 3 ерөнхийлөгчийг дамжин энэ албыг хасч байсан. Тийм учраас одоо зарим нэгэн талаар тантай санал засаж төхөн байна гэж баярлаж байна. Цөөнгөө олон жил олон асуудал Монгол орныхаа ардчлал хөгжил төвчлийн төлөө Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамтай хамтарч ажилласан. Та бүхнээс одоо маш их суралцсан ийм жилүүд байлаа. Өнгөрсөн одоо орой боломжийг ашиглаад Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамтай хамт одоо бид ардчлалсны дараах жилүүдэд бид Монгол улс одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хангагчийн үүрэгтэй байгууллагууд хэрхэн ажиллах талаар хамтарч ажиллах талаар Америк элчин сайдын яамтай хамтарч олон удаагийн сургалтыг хамтран зохион байгуулж байсан. Энэ бүхэн юу гэхээр бид нар одоо олон жил хамтран ажиллаж байсныг би энд одоо яатанд энэ уулзалт яатанд урьдчилж байгаа юм. Би дөрөвсөн та бүхнээс одоо суралцах одоо их одоо он жилүүд байсан өнгөрсөн жилүүд. 2010 онд одоо Монголын одоо бөөгн нар нэгдээд цуглараад бөөгн олон байгууллагууд нэгдээд одоо хуралдаа ээж энэ одоо анх одоо бөөгийн анхны удирдагчаар намайг сонгосон юм аа. Тэгээ эдний ихтгэл одоо хүлээж би одоо энэ олон жилүүдэд бөөгийн одоо удирдагчийн ажлыг зохион байгуулж явж байна. Одоо дэглэмтэй шашингүй үйлдэлийг эрхэмлдэг нэг намын ноёрхол одоо нуруу унсан түүн үе 1990 онд насан турсан хаамын дөнгөж 1% нь одоо бөө шүтлэгээ шүтэж байсан. Энэ бол бидний одоо хуралдын хамгийн эцсийн цэг байсан. Одоо хэдий хатуу хяналттай цаг байсан боловч Монголын үе үеийн одоо нэртэй эрдэмтэд тэнгэр шүтлэгээ шүтэж энд өөрийнхөө цаг бүтээлээ зориулж байсан юм. Сүүлчийн одоо бодит жишээг бол одоо 1960-аад оны үед манай нэртэй эрдэмтэн Иринчунга одоо энэ Монгол бөөгийн талаар ном зохиолоо бичиж одоо энд хэвлэж гаргадаг байсан учраас Францад одоо өөрийнхөө бүтээлийг хэвлэж гаргаж байсан байна. Одоо нэртэй эрдэмтэн Далай, Биера, Дулам, Хөрөв, Сүхбат одоо Эйнштейний шагналт Лавга нарын одоо шинжлэх ухааны зүтгэлтнүүд тэнгэр шүтлэг бөөмөргөлийн талаар олон мянган бүтээл бичсэн байна. Өнөөдөр гүйцэгдсэн 1960-аад оны үед одоо намын удирдлагууд шинжлэх ухааны байгууллагад үүрэг өгч Монголын одоо кино үйлдвэрийн зааланд хөсгөлийн алдартай зайлан дамдинг бөөрүүлж одоо кино зургийг авч ирсэн тийм бас түүхэн тохиол байдаг. Монголын бөө шүтлэгийн түүхүүд маш хүнд одоо замыг туулж өнөөдөр хөсөн соёлын биет ус одоо уламжилж байна. Дэлхийн түүхэд мөрөө өдөөс одоо Турк улсыг байгуулсан Хүнүү улс, Эзэн Чингис хаан, Өгөөдөө хаан, Хувилаа хааны удирдсан Монголын эзэн төрөн байгуулах хүртэл өндөр хөгжсөн тэнгэр үзэл бөөмөргөл нь ариун одоо түүхийг өөртөө шингээсэн байдаг. Нийгмийн янз бүрийн байгуулалтын орнууд хамтран орших, эдийн засгийн олон одоо хэвшилтэд уялдуулан зохицуулах, харилцаа холбоо, дэд бүтэц, зам харилцаа, худалдаа 8, улс орондын харилцааны
дипломат, ёс тэглэм гэдэг олон зүйлийг бид дэлхийн түвэнд одоо бүтээлсэн ус байна. Энэ түүхийн сүүлийн 300 гаруй жил бол харь гүрний одоо ишээтэй шууд холбоотой байдаг юм аа. Харийн гүрний төргмөл тэнгэр шүтлэгтэй удлаас нарыг геноцид хийж устгахаас эхэлсэн байдаг. Энэ бүхэн бол шашин шүтлэггүй таталтаа дэглэмтэй үед үргэлжилсээр байсан. Монголын бөөгийн нэр төлөөлөгч Дамдин одоо заарын гэтэл энэ бөөг шүтсний төлөө амьдралын 30 жилийг шоронд өнгөрөөсөн байдаг. Хэрэгчлээгүй шүтэх хэрэггүй хавчмандууд байдалд Монгол үндэстэн олон улаач амьд хүрсэн одоо түүх байдаг. 1990 онд ялсан арчил бидэнд хүний эрхийн үнэт зүйл шашин шүтэх хэрэгчлөөг олгосон. Арчлалтын өөрчлөлтийн дунд бид шашин шүтэх хэрэгчлөө хүний эрхийг дээдлэх их олон сайхан амжилтанд хүрлээ. Монголын бөө шүтлэхийг бол өнөөдөр төрийн байгууллагууд огт тоодгүй. Гэлээч гэсэн бид одоо бөөгийн байгууллага хөгжүүлж уламжлалт соёлынхаа үеийг үргэлжлүүлэн авч явах болно. Бидэнд ногж байгаа түүхэн үүргээ гэж ойлгодог. Бидний одоо Монголын төрөөс хүлээн зөвшөөрөх цаг улам бүр орчиж байна. Монголын одоо бөө шүтлэх нь орчин цагтаагаа хөл нийлүүлэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх үндсэн зорилтыг өөртөө тавьж явдаг. Монголын нүүдлийн соёлын салшгүй хэсэг болсон бөө мөргөл нь Монгол зан жаншил өөрийн одоо өргөнс төрхөөр онцлогтой. Бөөгийн онгоц шүтээ нь бол одоо Монгол ахуйтай зогтсон Монгол гэртээ авч явж нүүдлэж авч явдаг уян хатан боломжтой байгаль хүнтэйгээ нэгт уялдаа холбоотой зан үйлээр одоо бас ялгаж харагддаг. Бас Монгол үүд одоо сүм хийд бол шаардлага байдаг. Та бүхэн ингээд харж байгаа байна. Тэгээ нийтийг хамарсан зан үйлийг бол байгаль дээр одоо зуны үйлрэл биднээс өргөн хэмжээтэй зохион байгуулдаг. Харин одоо энэ суурин иргэшил тохирсон удирдлагын төвүүдийг одоо зохион байгуулах энэ чиглэлээр ажилладаг менежментийн хувьд бол биднээс орчин цагийнхаа явдлыг зохицож ажиллах шаардлагыг тавьж өөрсдөө тавьж явдаг. Манай шүтлэгийн одоо гол нь мөнх хөгтөнгөрөө дад ертөнцийн тухай сургаад байдаг. Main ideology of Монгол одоо биднээс хоёр дахь том шүтэн бол их хаад, эдийн цохолонц, эхэс өвөг дээдс эцэг буюу бодит хүнийг эрхлэн шүтдэг. За гурав дахь одоо биднээс гол эрхэмж шүтдэг зүйл их дэлхий, онгон байгалаа хайрлах зан үйл ажиллагаа байдаг. Тэгээ Монголын бөөгийн нэгсэн эвлийн дээд байгууллага дээд эцсийн хуралдаа буюу хамтын хуралдаанаар одоо асуудлаа шийдэж явдаг юм байгууллага байдаг юм. Эцсийн хуралдаан бол одоо та түрүү одоо танилцах таарсан байх нэг хэсэг нь болохоор овг язгуурын одоо удирдагчаар нөгөө тал нь болохоор орон нутгийн бүтцээр одоо орон нутгийн бөөгийн удирдагч гэсэн хоёр бүтцээс манай одоо удирдлага бүтдэг юм хуралдсан. Орж ирэхдээ та анзаарсан байх тэгээ манай энэ одоо бөөнөд хаалах, дарахад, урайнхаа, дөрвөд, ойрол, баяд, туваа, цаатан, хотгойд, борайд, өөлд, хотон, бараг, үзүмчин, хамлигын цахар язгуурын бөөнөр байна. Тэгэхээр манай бас дээд зэвсгийн хуралдаан бол дотроо одоо 3 хэсгээр бүрддэг. Бөөгийн зөвлөл, төлөөлийн зөвлөл, залуучуудын зөвлөл гэдэг одоо юм. Тэгээ манай одоо яг энд манай Ахмад үеэсэн дунд үеийнхэн залуучуудын төлөөлөл одоо гэдэг энд төлөөлөөс суулгасан юм аа тийм. I'm shaman and I went to the States and I had a degree. Тэсэр одоо бас тэн дээр одоо юу нэг одоо танд энэ дээр яасан байгаа тэгээд энэ мөхнөөс бусад асуудлуудыг дэлгэрүүлж танилцуулъя. Би яриагаа ингээд товчлоо одоо гол юм. Техник цус эцэн сайдын амтаа бас бид бас холбогдсон тохиолдол яхаар одоо шилхэд Монголын одоо зарим нэгэн одоо хүмүүс бөөгийн нэрийг зээлээд тэгээд одоо Америкт эдийн зэрэг хамгаалсан. Одоо ингэж одоо бас өөрийгөө хэд тойлоод ингэж явах одоо Монголд ажилласан тохиолдол би энийг бол Америкийн холбогдлоготой бид бас маш хуурхай хайцаад ийм одоо хуурамс юу хэрэгж байгаа гэдгийг олон нийтэд ил гаргаж интернетэд тавьж бүх ажиллагаагаа одоо шууд даслан зогсоож байсан. Тэгээ Монголын одоо бөө одоо сүүлийн одоо 10 жил юм тесрэлттэй хүний тоон тесрэлттэй өссөн. Эний цаана бол бас түүх нөхцөл би яг шашингүй үзэлд хэд баригдаж байгаа одоо задраад одоо ингээд одоо энэ үндэснийхээ юм шүтэх асуудал маш хурдтай өссөн тийм. Одоо энэ хөгжлийн үед бас ингээд энэ хөгжлийн явц одоо зарим нэгэн хүмүүс мөнгө хөөх одоо тохиолдол руу хэтэрхий хэлбэхэд байдаг. Тэгэхээр одоо манай бөөнөр бол манай энэ одоо энэ хүмүүс бол энэ уламжлж явсан энэ нүүдлийн соёл иргэсний салшгүй улсын өөрийнхөө одоо бөө мөрөглийг зөв зохистой хөгжүүлж эхлээд ямагт нийгэмд манлайлагч болон ажиллахад чиглэлээр бэлтгэж байдаг.
Тиймээс одоо эднүсийн хийж байгаа зан үйл, эдний хийж байгаа бөө мөргөлөөс олон одоо хүмүүс суралцаж харж өөр ихсдгээ зөв чиглэж явж гэнэ үгүй юу гэдгийг тодорхойлж хөгжлийнхээ одоо бас өөрхөн чинь одоо байдлыг тодорхойлж залуучууд одоо шинээр орж байгаа хүмүүстэй. Би өөрөө одоо хүсэл нэг юм хүслээ хэлээ. So in the end, I didn't. Төр одоо бөө мөргөлийг төрийн гол одоо шүтэн дээдлсээр 2200 очиж ил болж байна. Энэ түүхийг харуулсан музейтэй болох гэсэн гэж боддог. Одоо энэ олон сайхан ийм одоо манай уламжлалын юм те одоо энэ гадуур өргөдөж байгаа. Би тэрийг одоо бодж байгаа сайхан музейтэй байлгаад бөөнөр одоо тийм одоо тэр энэ 2000 жилийн түүхийг харуулсан сүүлийн одоо харуулсан тийм сайхан музейтэй байлгасан гэж ямагч мөрдөж явдаг. Тэг мөрөөдөж явдаг. Төрийн байгууллага бидээс тоодгүй. Тэгтээ болж үзвэл одоо энэ сайхан улсуудын бас сэтгэлийн тусалцаагаар сайхан музейтэй болчихсон гэж одоо бодож явдаг. Манай дэж байгаа улсууд бол гурван одоо унсан чиглэлээр сонирхоод байдаг байхгүй. Нэгдүгээр энэ Монголын сайхан өв боломжтой өнөөдрөөс энэ монголчуудын нүүдлийн соёл иргэншлийг сонирхдаг. Хоёр дахь нь монголчуудын энэ сайхан онгон сайхан байгалаа шүтдэг тэрийг хамгаалж ирсэн энэ өв боломж. Тэгээ энэ бүхэн бол одоо бас манай бидний гол одоо байнга одоо өдөр тутмаа бас хийж явдаг энэ ажлын маань бол зорилго одоо шууд уялдаатай байдаг. Тэгэхээр одоо би ярианыхаа хэсгийг төгсгий. Одоо хоёрдугаар хэсэг нь одоо та бүхэн одоо яг нөгөө зуны үйл ажиллагаа манай үйл ажиллагаа байгаль дээр яаж явагдгийг гэдэг кино хэлбэрээр одоо та бүхэнд одоо үзүүлж байгаа. За энэ үзүүлж байгаа хэлбэр бол одоо за энэ бол ховд хийсэн одоо манай бөөгийн нэгдсэн зам үйл хийж байгаа учраас одоо тэнгэрийн байдлыг хараарай. Энэ бол одоо бас тухайн ард түмэн биднээс ам болцсон бороогүй. Одоо тэнгэрийг хараад нэг ч үүлгүй байгаа юм. Тэгээд одоо манай Монгол өвгийн их зарим ачааргаад одоо тэр хамгийн дэс хөрөн дээлтэй тэр хүн одоо бөөлж байна. Right. Энэ одоо удааслаар одоо зайн бөөлж байгаа хүнийхээ одоо хүчийг нэмж идээд төрж нэгдсэн санаа төрж. За энэ Монгол өвгийн хурдан Бадамсрын одоо тэр сууж энэ одоо бөөлж байна. Аймгийн засаг дарга нүсэн нутгийн олон хүмүүс одоо энэ огт бороо ороод бүгдээрээ хан тайлах одоо зам үйлсэл цэний дагуу бид зам үйлсэл. Одоо өмнөд гараад ирсэн байж байна. Энэ одоо манай бас энэ бөөлтөр Ахмад үе, дунд үе, гурван ингээд бас ингэ бөөл үүж байгаа. Залуу үеэ бас бид бас Ахмад энэ сайхан арчиг усуудаа үедээ бас сурах ажиллагаа давхар явж байдаг гэдэг. Энэ одоо төлөвлөлт хоёр хийдэг. Нэг нь явж хийдэг, нэг нь суурь хийдэг. Бид бас Монгол гүнгийн онцлог бол тийм ээ. Тэр ойрхон байгаа. Одоо энэ тахилга бодож хэлэхэд гурван сайхан уу оюу толгой тэгэхээр таван толгой дээр ингэж холбож ингэж тавьчих. Тэгээд холын имийг ингэж холбоод тавьчих. Тэгээд заавал одоо дэрэгд ночдөг. Одоо ингээ бороо орж ирлээ тийм. Яа. Энэ бол яг манай өвөг дээдсээс биднээс улуулж ирсэн сайхан юм эрдэм. Ухаан юм байна. Тэрнээсээс одоо энэ шашнаас тэргээр хонсож байгаа. Оройны галын тахилга хийж байна. Галын тахилга дээр бид одоо сая тэр 5 хүн өдөр хасан баг юм уудан тал байсан. Яг одоо тахилга хийж байгаа одоо усуусаад ороод ирдэг харсан. За энэ манай залуу үеийг төлөөд бөөж манай тэргүүн зайрын хаамаасаг гэн. Ян шаман. Зочдоос та бүхэн асууж сонирхохыг хүсэж байна. Дээр надад та бүхэн тавхтай эдэнээс орж энэ ондоо санаас одоо хүртэх хүсэж байна. Үүний өмнө танд ихэд талархснаа илэрхийлье. Тэгээд өнөөдөр бас танаа энэ өргөнд зочсноо бидний өмнө нэр хэрэг байна. Баярлалаа. Одоо ирсэн хүмүүсээс Робби ихлэ танилцуулъя. Робби Хейт манай олон нийтийн айц харьцсан дарга. Манай их сайхан Монгол Стилски манай Австрийн хэлтсийн ажилтнаа. Хүний эрхийн асуулыг хариуцдаг. Хүний эрхийн асуулыг хариуцдаг гэдэг дотор шашны хэлбэлээ асууна шүү дээ. And the real brains behind the political section right here. You can translate that. So in part, so we're really honored to be here. When we first met at the 4th of July, I was really excited to meet you. But you know, I had to shake, like all of us had to shake something like 400 hands. So I was really excited that we could follow up with a meeting.
Тэгээ гол нь тантай нэг маань 7 сарын 4-ний тусгал тогтнолын өдрийн баярын арга хэмжээнд дээр танилцж уулзсан шүү дээ. Тэгээд тэр үедээ би бол аюу хэстэй болж ирсэн. Тантай ингэж уус танилцсанаас тэр өдөр бол би бол баг 400 гаруй хүнтэй гар барьдаг. Тэр 400 гаруй хүнтэй гар барьсан дотроос бол өнөөдөр ингэж тантай онцолж ирээд танилцаад танилцчаад бас баяртай байна. Thank you. So partly, of course, we're interested because it's one of the priorities of our governments really is human rights, and religious freedom is one of the most important. Манай одоо засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бол одоо хүний эрх чиглэл. And of course, there's a personal interest. Anybody, I think, who visits this country quickly realizes that the traditions here are absolutely remarkable, and the fact that they're being preserved and valued the way they are is equally remarkable. It's one of the most valuable things I think that people come away from Mongolia feeling. Миний өнөөдрийн бас энэ ажлын дээр бол миний хувийн сонирхолтой байна. Монголын ардлын одоо энэ явц цаашаа бүх хүмүүстэй яаж ингэж хадгалчихтэй ярих гэж байгаа. Энийг бол би хувьдаа бол өөрөө бас маш их сонирхдаг, маш их мэддэг. Эхний асуултыг би асууя. Тэгээ Монголд бол одоо ер нь бөө мөрөглийг шүтдэг ер нь хэд орчим хүн байх шиг байна. Таны тооцоогоор бол хоёрдугаар одоо энэ бөө мөрөглийн одоо байгууллагууд бол бүртгүүлд юм уу тий? Ямар одоо процессороо үйл ажиллагаа явуулдаг юм бэ гэдэг юм асуумаар байна. Монгол одоо биднээс яхаа зөв албан ёсоор одоо шашны асуудлаар 3 удаа томоохон судалгаа хийж байсан. Танай байгууллага. Би Монголын төрийн байгууллага тийм 3 удаа албан ёсны Mongolia government төр нийтдээ хүн амын 14% нь бол одоо бөөмөр гэдэг шүтж байна. Тодорхой хүн бас шарын шашинтай ингэж хавсар шүтдэг. Яг л бөөмөргөл бас шарын шашинтай болсон. Энэ ардчлалыг хөгжүүлэхэд одоо нэг үндсэн одоо асуудал бол шашны одоо хөгжүүлэх асуудал байна. Энэ шашингүй үзлээр одоо сүүлийн 100 дэд явсан улсууд бидний хувьд маш чухал асуудал. Түрүүн би тодорхой хэлсээс одоо зайрын хүн одоо 30 жил шоронд суусан гэдэг нэг тодорхой хэлсэн. Одоо Монголын төв ойрхон тийм. Бид шашин шүтцийнхээ төлөө 2 жилийн дотор одоо 35700 хүн одоо 2 жилийн дотор одоо цаасалж ирсэн тийм одоо түүхтэй. Энэ түүхийг бид бас дахин давтуулах тул энэ шашингүй үйлстэй зөв чиглэлээр хөгжүүлэх маш чухал. Хүний эрхийн асуудал шашин шүтлэх асуудал. Энэ чиглэлээр одоо бид бас одоогийн шашны өдөр дууц удирч байгаа энэ чиглэлээр бид бас ярьж байгаа сэдв маань одоо нэг юм тайлангаас хадаад энэ хүний эрхийн асуудал ялангуяа энэ өмнөх түүхийг давтахгүй төлөө хийх ажил их байна гэж одоо бид бодож төлөвлөж явна. Монгол үйл явдлаа усан шашны байгууллагатай харьцуулах юм бол одоо та нар бас ямар нэгэн шахалт авчлах юм уу байна уу? Тэ? Засгийн зүгээс ч юм уу? Эсвэл олон нийтийн зүгээс ч юм уу? Бас үндэснийхэн ухамсарыг, үндэснийхэн үлдийг сэргээх чиглэлээр бид бас их ажил хиймээр байна. Хийгээ төлөвлөсөн манай шийдвэр гаргасан. Манай одоо төрийн байгууллагуудаас харин одоо дэмждэг. Биднээс одоо шилхэд өнөөдөр Монголын энэ монголчуудын агуу их түүхийг харуулсан 1000 орчим түүхийн зохицолбор дэлхийн янз бүр улсууд. Биднээс тэрийг энд нэг сайхан цэцэрлэг төрөлөнд авчираад төлөвлөж хийсэн гэж боддог. Тэгэхээр тэрийг одоо бас төр бол энэ бас төрийн хийх ажил. Бид энийг хийхдээ төлөвлөж өгнө. Энийг зорж байгаа бас хэрэгжин баг итгэдэг. Яг нь Монголын түүх учраас. Би орчуул. Би тодорхой жишээлгээд юм байгаа жишээлхэд одоо яг сая 1000 орчимлын нэг цэглэл одоо бүгдээ таарчсан Солонгос улсын нутаг дээр Монголын одоо хатны бомб байдаг. Энэ бол 13 наснда Монгол төрийн даалгавраар очиж одоо хатнаа томдож очсон тэр хатны түүх байдаг. Тэгээ бид бас тэр түүхээр уламжлаад Арчил Солонгосын одоо улс төрч дандаа шашны зан үйл хийдэг. Арчуудаас өөрсдөө бас ажиллаж чадаад энэ бахархдаг. Хамгийн анхны бөөсөн энэ байна. Манай их цайрын хамгийн анх одоо бөөсөн. Дараа нь одоо манай их цайрын бас очиж бөөсөн. Well, North Korea. It's amazing. Wow. Тийм одоо бид энэ Тэр хатны одоо буухныг тахдаг гэсэн үг. тэг тактик тийм. Энд байгаа шүү дээ. Бид бол ерөөсөө ингээ Монгол нутгаа тойрсон. Одоо Монголд одоо цустай энэ одоо Монгол улаач нар бол энэ төв одоо нутагтаа амьдарч байгаа манай улаачныхаа үйл ажиллагааг маш их харж биднээс одоо их зүйл суралцах гэж оролдог. Юмдээ үндсэндээ бид чөлөөтэй учраас юм их сайн хөгжүүлж чаддаг. Нөгөөд бол хаагдмал учраас
бас одоо юунууд байл. comparison That you talk about. Тэгэхээр бол одоо Монгол улс бол маш хотчиж шүү дээ. Маш хот. Yeah, exactly. Суурь нэргийн шил рүү их төвч тий. Тэгтэл бол одоо манай Монголын бөөм мөрөглөл бол байгальтайгаа их холбоотой тий. Байгальтаа зам үйлээ гэдэг. Тэр бол энэ хотчиж байгаа үйл явц бол та нарт бол бас их тийм сорилт болж байгаа баха. Тэрийг одоо та бүхэн яаж зохицуулж байна вэ? Interesting problem. Гэр өргөө. Бидээс одоо ингээд Yeah, аваад well, Yeah, Yeah, exactly. энэ гэр бол хизээж байж байна. Бид хичнээн барилгатай болсон ч манай энэ онгодын өргөө энэ гэр бол манайхан аваад юм. Одоо чи манай хүн бол өөрөө байшинд амьдрын байшин бий. Гэхдээ онгодын өргөө байж байгаа биз дээ Regardless тий. of how Mongolia is Анзаарч байгаа гэж бодож байна. Ягаад тэгэхээр шүү те. Манай энэ зан уул бол яг ард түмнийхэд бол одоо ингээд энэ хажуудлаас ард түмнийхэд донд байж дээ. Заавал нэг сүмд баярж одоо тийшээ тавих гэдэг. Тэр үсээ биднээс энэ уламж бол манай өвгдээсээс биднээс энэ гайхамшигтай юмыг бүх юмээ заагаад өгсөн. Аваад явах юм яагаад бүх юмээ заагаад өгч учраас энэ одоо манай энэ соёл дээгшил бол ямар ч үед хэлбэрээ ороод хөгжин. So this is the one of the wonderful Байгаль дээр явж байгаа юм манай. Байгаль дээр тийм учраас те энд ингээ хийж болохгүйгээд хоригдчиход биднээс тэр одоо юмд хориглохдохгүй. Бидээс эрхчлөөтэй талбай хаваад тэндээс игээд тэр зүгэлж байгаа юмтайгаа холбогдоод хийчих. Тийм учраас биднээс тэр одоо орон зай хувьд There is хэмээн no гэж байх. restraint for us as well too. Nature, right? It's Одоо эцсээ та тийш явна гэж анзаараараа та тэнд одоо хар зүрхний өхнөөрд очно гэж байна. Биднээс тэнд юм хийлэгдв. Ингээ эргэн тойрон цай завсаргүй юмуд байгуулсан баг. Тэр тэдээс хаад болохгүй бидээс тэрийг бол 10 км-ийн анаас байраа сонгоод тэр холбогдох гэсэн тус авдагтайгаа холбогдоод үл зан үүдээ хийчихсэн. I heard that. Is there a demand? Is there interest? Or Тэгэхээр одоо залуу үе бол их хотод өсч хүмүүсийн залуу үе бас боожж штий тий. Тэд нар одоо яаж байна? Бөөг хэрэг сонирч чинь эсвэл одоо бөөг болох явдал нь хэрэг байна. after all, they're not so close to nature. Яагаад гэвэл тэд нар чинь бол одоо байгаль дэлхийгээс хол өсч байгаа хүмүүс штий тий. Хотод өсч байгаа. Right, by definition. Тий. Энэ одоо жишээл бусад шашны байгууллагууд заавал сургалтанд ингэж хамжиж одоо ламаа юм пастраа бэлддэг байна. Тийм. Манайд бол тэр урд үеийнх нь одоо юм нь шууд бэлдэн шингээд явцдаг учраас те их өрмөс өөр. Аха. Тийм. Yes. So Тийм учраас одоо манжин төр Монголыг эзлэхтэй одоо бүх бөөнөрийг гэж бүр генетик устгах гэж нэг эхний нэг эргэлт гарсан нэг түүхэн он жил одоо 300 жилийн that's why the өмнө Manchu Empire. тийм цэргийн өвч бүх юм одоо тагнуул гэж бүх юмыг дайшилж яасан боловч одоо Монгол бөөг устгах чадаагүй. Бид бол тэнгэр үзэлтэй хамт үндэсний үзэл хоёр хамтдаа ингээд явах бол маань цаашаа энэ одоо тэнгэр шүтгчтэй тоол нэлээ өгсөн. Энэ цаг хугацаанд одоо нар сартай харьцаж юмаа тодорхойлж явдаг. Гараад одоо зан үйл нь шууд Монголын байгальтай харьцаж явдаг. За хотч байгаа боловч тийм ээ. Хотч барьцаас бол одоо манад тулгарч байгаа асуудал боловч Монгол хүний хувьд бол энэ шүү дээ. Нэг том бэрхшээл биш гэж үздэг. Бид бол цаашдаа энэ байгаль нь байгаа цагт бол Монголын байг. Байгаль устчээж бид устна. Тэгэхээр байгаль устдахгүй учраас бид байг. Following up a little bit on the ambassador's question, one thing that is important for us. Тэр одоо элчин сайдын асуултаас би үргэлжлүүлээд асууя гэж бодож байна л да нэг залуу их хоцсон чинь. Тэгээд манай элчин сайдын яамны бас нэг анхаарлаа төвлөрүүлж ажиллаж байгаа нэг хэсэг бол залуу үетэй. Залуу үетэй холбогдож ажиллаж байгаа. Энэ утгаараа одоо танай албаныхан те залуу үеэ одоо өөрсдөө холбох ч юм уу те залуу үеэ сургах ч юм уу энэ үйл ажиллагаанд оролцох талаар юу ямар бодлого барьж ажиллаж байна. Хийгдэж байгаа бүх одоо зан үйл дээр Ахмад үе, дунд үе, гурван үе нь гурвал ингээд дандаа ингэж явж дараа бэлдэж явдаг. Яагаад тэгэхээр энэ чинь амьдрал энэ гурван үед баян үргэлжлэх хэрэгтэй. Тийм учраас дандаа цуг явдаг. We involve Our adherents of your faith. Interesting. Yeah. тэр одоо манай Монголын бөө мөрөглийг одоо бөөнөр дундаас тийм одоо устрын нэртэй зүтгэлтэн ч юм уу тий одоо эсвэл урлагийн нэртэй од ч юм уу тий тийм бөө хүмүүс юм байд юм уу? Урлагийнхан бол их гişүү. Урлагд одоо их олон хүн бай. Би дандаа хариулаад байхаар тийм байна. Ашаамаа. Янз бүрийн шатны хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд яг төр дэмжихгүйээс өөрийгөө нуудаг байхгүй. So many Төр of them дэмжихгүйээс өөрийгөө дандаа нууж байна. many of them Тэрээс дандаа шашаад бой одоо тийм онгоцтой хүмүүс зөндөө байна. Төрийн ажил ингээд ягаад ирэнгуут нь бидус тэр хүмүүсээ ингээд
бүх бөөгийн ажлаас чөлөөд явчихдаг. Бөөгийн чиг та ер нь Америк дээр нь бөөгийн чиглэлийн байгууллага, олон нийтийн байгууллага, төрийн бас байгууллага юм байдсан болоо та нар ер нь мэдэх үү? You should actually ask me that question, but I don't know the answer. Та ер нь надаас асуух хэрэгтэй байсан баг таа гэхдээ. Америкийн одоо эрдэмтдийн бөөгийн талаар хийдэг ном бий. Монгол хэлээр гасан ном байна тийм. Дэлхийн бөөгийн сан гэж байна уу? За ер нь бол нөө дэлхийд даяар ажиллаж байгаа элчин сайдууд бол өөрийн гэсэн нэг элчин сайдын хөтөлбөр гэж байдаг. Урлагийн одоо хөтөлбөр гэж байдаг. За энэ бол одоо маш үр дүнтэй сайхан хөтөлбөр байдаг. Тийм. Тэгээ одоо энэ удаа бол бид нар бол Америкийн солонгос те мэдээлж Намжин Пек. За тэр үнийг бол авчирж байгаа. And our relationship. Тэгээ тэр уран бүтээлч маань болохоор хэдий солонгос боловч өөрийгөө бас ямар нэгэн байдлаар одоо бас Монгол тустай тий ер нь нэг өвөг дээдс нь Монголоос улбаатай гэж өөрөө боддог гинэ. Тэгээ бас энэ бас бөөм үрлийг сонирхдаг хүн юм байна. Тий. Тийм учраас тэр үнийг ирэхээс өмнө бас тий энэ бөөм үрлийн талаар бид нар бас ингэж мэдэх тий хүсэлтэй байгаа. Танаас түрүү нэг тустай асууна гэж асуултаа асууя гэж манай найз болохоор одоо яг тийм Монголын бөөм үрлийн заншлыг сонирхдаг. Хажуугаар нь бас цаатангуудын амьдралыг бас яасан одоо хуваарайгээд тусад нь асууж бол нийтийн өмнө асууж хариу одоо хуваарай асууна гэх юм бол одоо манай улсаа зураг авах бол гараад одоо зогсож байгаа. Хөөний асуудал учраас тийм байна. Одоо ер нь бол манай цаатны амьдралд бөөм үрэл ер нь хэрэг нөлөөтэй хэрэг үүрэгтэй юм бэ? Цаатны одоо одоо манай хүн сая одоо яг цаатны төлөөлөл дээр сууж ирсэн маш нэг бас л яалтай ажил гараад гарчих шиг боллоо. Ер нь одоо Монгол зөвхөн цаатан гэж явцуулахгүй. Тийм манайхаа одоо цаатанд үйл хушуураад идэв. Энэ одоо ясаахан бүх Монгол модгаар одоо өөр онцлогтой бөөм үрэл байна. Одоо танд одоо түрүү кино хэлбэрээр үзүүлсэн яг өөрийнхөө нутагтаа амьдарч байгаа одоо 90 настай бөө байна одоо хамгийн өндөр настай бөөлсөн бөөлтийг хааж байна тийм. Тэр чи яг одоо ачиж одоо бид бас бөөлтийн тэр өндөр настай хүний бөөлтийн зургийг авсан. Тэр видеос бол одоо хаачсаад бид өөрийнхөө Монголын нутагтаа бол бөөн нартайгаа холбогдоод элчин сайдын одоо хүсэлтийг биелүүлэхэд бидэн гэдэг бас энд хэлчихээ тийм. Maybe come to fruition. Тэгээ түрүү та тэгээ бас бөөм үрлийн музей байгуулахын гэдэг хүсэлтэйгээ ярьсан. Тэр чинь надад бас сонирхолтой санагдлаа. Таны ерөн төлөвлөгөө одоо яг юу вэ? Хизээгээрээ байгуулах. Одоо хүсэлтэй юм бэ? Би бол одоо шууд дорох хүсэлтэй байна. Тэр нь болон зэрэг бол шууд дорох хүсэлтэй. Яа тэгэхээр энийг сагаалдаггүй хэрэгтэй. Яг жил болгон манай 500 мянган одоо зуучид ирдэг. Тэгээ Монголын яг соёл иргэншлийн юм нь хаа вэ гэхээр бас үзэх юм уу. Тэгэхээр хятад хийчихсэн. Хятад одоо жишээлбэл нэг удаагийн одоо тахлын зангуудыг хэдэ сая орчим зуучид орцчих. Яг тэгтэл жинхэнэ их нутаг Монголд нь бид бас үзүүлэх юмгоо сууж байгаа. Би энд бол яа. Performances одоо бас энэ Монголын жуулчдыг татах тийм. Бөөм үрлийн заншлыг үзүүлэх бас өөр бас арга зам байдаг юм. Та нар тэр талаар судалсан уу? Би бол музейгээрээ дамжуулаад тэр одоо сая яаж байгаа юм бол орох хүсэлтэй байхгүй. Тэр музей ч үзэх хэрэгтэй. Тэгээ тэрийн амьд одоо үйл ажиллагааны хүмүүс ингэ сууж эдгээр чинь ирээдүйд тэрийг үзчихээ дараа нь үйлчлүүлэх гэвэл энэ бол манай үйлчлэх стандарт биш үү те хязгаар байдаг тийм. Тэгээ таны санаа бас зүг байж магадгүй ягаад гэвэл гадаадын жуулчид ирэхээр нэг группээрээ ингээл сүм хийдрүү те түгээн тусад газарлаа очдог шүү дээ те. Тэгтэл одоо бас яг манай бөөнөрт бол яг тийм газар бас байхгүй юм биш үү? Тийм. Тэгээд олон жил батсан юм аа. Олон жилуудад яг ирж байгаа хүн чинь нэг музей дээр хийж үзээд чигээ олж явна. Тийм бас тийм. Place. Хувийн зүгээс бол би бас танд дахин талархмаар байна тий. Хоёр орны харилцааг бас өргөжүүлэхэд. I want to thank everybody, both everybody who was here and everybody who we met at the beginning. It was really a remarkable. Баярлалаа таалагдаа уулз тайлцсандаа их баяртай байна. I've been looking forward to this for months, literally. Энэ Монгол ирсээс хойш ер нь одоо яг та бүхэндээ танилцсан гэж их олон сар би ингэж бодож хүсэж байгаа даа өнөөдөр танилцчих. And if you don't believe me, ask my wife because she's always hearing me. Надад итгэхгүй бол манай эхнэрээс асуугаарай. Би дандаа ярьдаг нөө. Үйл ажиллагаа ингэж
одоо хаагч ордууд амжилт төрөхгүй. When we go Аль outside, болохоор зогсож одоо бид бас хуулийн төвшөнд бид бас хуулийн төвшөнд бас ажилладаг тийм. Уучлаарай хамаагүй. when we go outside, we are That you have an association and that so many people can practice freely shamanism. No? Тэгээ манай Монголын бөөнөр одоо ингээд юм сайхан нэгдэл байгуулад тий. Холбоо байгуулад ингээд нэгдээд ажиллаж байгаа ч их сайхан үйл байна. Үйл хэрэг байна. Өнөөдөр энд ирсэндээ бол их баяртай. Whatever you may believe in. Тэгш байдлыг харах. Тэгээ энэ бол маш чухал асуудал. Манай шануу болон хөнөө шануу хаана тэгээд одоо эзэн чинь санаас ганц зүйлийг ихмэл. Бүх шашин. That's right. Religious tolerance. Correct. Even from Hunnu. Yeah. Yes. Which is Yes. earlier. Even. Yes. Yeah. That's right. 2000 years. 2,000 years. Yeah. Манай нутагт тэр би яг тэр нутгаар тэнд цааг унаж цаагаар олон явсан. Thank you all so much. Thank you. Манай одоо энэ үргөө диж өөрийнхөө одоо үнэтэй цагаа авцуулсан. HSI-д их баярлаа. Цаашдынх нь одоо ажилд улам одоо тэнгэрлэг байхыг хүсэж байна гэж. Thank you again. Thank you. Баяртай.